За. Сайн байна уу? Замарчсан оройн мэд хүргэе. Манай шивэдэд одоо оройн болж байна. Манайхан бүгд унтцсан. Та охиноо хүүгээ унтуулсан. Охин жоохон гар дээр унтах гад байдаг. Дөнгөж сая нөгөө сүгээ идчихэд хихрүүлээд тэгээд бүр гүн нойронд нь ортлон гэдэг нэг жоохон тэрж унтуулдаг байгаа. Тэгээд нэг сар 10 хоногтай хамгийн анх эмчид үзүүлсэн тэр бичлэг хийгээд үлдээсэн байна. Тэрийгээ би бас сая янзлаад суужлаа. Тэгээд тэрийгээ оруулъя гээд тэгээд яг өдөр хүүхдүүдээ ингээд танилцуулъя гэхлээр ердөөсөө тэгж яг зав нь болохгүй, цаг нь болохгүй нэг яг л нэг ерөөсөө болохгүй байгаад байсан. Тэгээд ямар ч албан ёсоор хүүхдүүдээ ямар нэр өгсөн талаар албан ёсоор ингээд танилцуулъя. Манай охин анх гэдэг анхуулаа гэж дууддаг. Манай хүүг мөнхүүлээ гэж дууддаг. Мөнх гэдэг нэртэй байгаа. Тэгээд хоёуланд нь монгол нэр өгсөн, швед нэр өгөөгүй. Тэгээд хэлэхэд амар дуудлага богинтой. Тэгээд монголоос ингэж асуугаад тэгээд ямарсан гадаад хүмүүс хэлэхэд амар тийм нэр сонгосон байгаа. За тэгээд манай хоёрын ийм эмчд үзүүлдэг юм дэвтэр нь тэгээд яг одоогийн байдлаар манай хоёр хамгийн анхны эмчийн цаг дээр өсөлт бол маш хурдан, маш сайн явж байгаа. Жишээлбэл энэ ингээд мөнхүүлээгийн дэвтэр байна. Энэ дээрээс ингээ харахад төрхтөө 2996 г байсан. Тэгээд гэрт ирээд үгүй энэ эмнэлэг дээр 2 хоногийн дараа эмнэлэг дээр ингээд гарахаас өмнө үзэхэд 2772 г болоод 200 г буутсан байсан. Тэгээд 5 хоногийн дараа эмнэлэг дээр очиж үзүүлэхэд бага зэргийн шаардлагатай байсан. Тэгээд 5 хоногийн дараа буцаж эмнэлэг дээр очиж үзүүлэх шаардлагатай хэмжүүлэх тийм шаардлагатай болоод буцаж очиж үзүүлэхэд 2752 гээд 20 г буусан байсан. Яагаад тэгэхээр энэ үед яагаад ингэж буугаад ингэж нэмэхгүй байсан бэ гэхлээр юу яжсэн юм? Би нөхөөрөө хооллох гээд хөхөө сайн хөхүүлэх тусам хөнцөө орно. Тэгээд баг зэргийн нэмэлттэй ингэж хольж өгье гээд тэгээ хөхөөрөө хооллох гэж маш их үдсэн. Хүүхдүүдээ сар болтол би хөхөөрөө хооллох гээд хажуугаар нь нэмэлтээ өгөөд үдсэн боловч нэг сар шахуу бараг оролдоод тэгээд амжилтгүй болоод хөхнөөсөө бүр гаргасан, хүлхээ бүр болсон. Одоо бол яг 100% угчж байгаа. Тэгээд яагаад ямар шалтгаанаар хүнд сайн цүү оруулдаг гэх бүхэл идэж уух боломжтой бүхний хэрэгэлсэн боловч хөхөнд сайн цүү ороогүй, маш бага сүртэй. Нэг нь хүлээл, нэг нь ер нь бол цаддгүй байсан. Нэг хүүхдэж бараг бүтэн цадахгүй тийм хэмжээний маш бага цүү орж исэн. Тэгээд юутай холбогдож исэн бэ гэхээр эмчнэр маш хүн тагалгаа болсон, маш их цусалдсан. Тэрнээс болоод ингээд цүү орох нь ингэж удаашралтай маш бага байж магадгүй. Нэгдүгээр, хоёрдугаар талаар ингээд нас ус жоохон хамааралтай байж магадгүй гэх. Тэгээ нэг хид ингээд шалтгаанаас болоод хөхөн цүү ороогүй улмаас ихрүүдээ сар хөхсөн болсон хоёрын хооронд ээж байгаа. Нэмэлттэйгээ цуг байж байгаа. Тэгээд одоогоор бүр болсон байгаа. Ингээд 400 г байсан. Яг энэ одоо нэг сар 9 хоногтой эмнэлэгт очиж анхны эмчийн цаг дээр очиж үзүүлэхэд 400 г болсон байжээ. Анхуулаа 4 100 г болж нэмэгдсэн байна.
унтахад бэлэн. Унтахаас өмнө энэ доороос ийм угчнуудаа ингээд бэлэн авчраа тавьчихдаг. Тэгээ энэ нөгөө сүүний машин айгүй амар. Энд дээр ингээд градус нь байна, миллилитр нь байна. Тэгээд энэ сумыг дараал ажилуулчихна. Тэгээд ийм машинтай манай хоёр шөндөө нэг 3-аас 4 цагийн зайтай 3 цагийн зайтай иддэг. Манай хоёр 3 цагийн зайтай сүгэ иддэг баха. Тэгээд өглөө босгод яг энэ угчнууд нь таарад дуусаад цэвэр өгчгүй болоод сэрдэг дээ. Тэгээд бид нартай хамт байдагт баярлалаа. Тэгээд нөх хүүхдүүд унтчих болоод би нэг жоохон аяхан яриад байгаа шүү. Ингээд хайцгаа онгоолгоод үзье. Энэ болохоор нэлээд юм хайцтай юм байна. Яг ингээд шүн гэлэхгүй өдөр яг ганцаараа байгаа юм. Хоёулаа зэрэг уурлахад ч гэдэг юм уу. Яг энэ нөгөө нэг автомат юм сүү. Сүүний одоо юу тааруулах ч юм. Энэ одоо яг монголчууд бол юу юм бэ? Сүүн бэлэн өөрийнхөө хэмжээг нь бодчихвол 90 г бол 90, 120 бол 120 грамаараа тэгээд цаашаа нөгөө ус нь яг өөрөө бас юу яадаг өөрөө халуунаа бэлдэж ингэж гарч ирдэг юм байлаа. Энэ рекламууд байна. Тоосон хайрцаг шин. Чи энийг бол би ерөөсөө мэдтгүй байсан байхгүй. Ийм юм байдаг ч гэж мэдхгүй. Тэгээд яг нөгөө шүн ингээд хит ингээд сэрээд хиндэж яхаа нөгөө одоохондоо ам болохоор өдөр дүнрээ аваад дүнрээ ингээд хасаа дүнрээ аваад шүний ээлжинд болохоор яг зүхвэ тусалж ээлжинд зүхвэ тусалдаг байсан. За энэ яг юугаараа зурган. Тэгээд зөвхөн одоо энэ ажилдаа орж байгаа юм байна. Эх хоногоос ажилдаа орж байгаа. Яг наавынхаа амралтыг аваад 20 хоног амралтаа авсан. Энд чинь болохоор шинэ түүхэд төрөхөд 10 хоног юу яд юм бэ? Амралт авдаг юм байна. Автоматар. Тэгээ хоёр ихэр хүүхэд болохоор цалинтай тийм 20 хоногийн юу гэдэг юм бэ? Амралт өгдөг юм байна. Тэгээд бараг нэг сар зүгээр сайхан дүүтэйгээ амрахаа тэгээ одоо ажилдаа орно. Тэгэхээр би яг нэг шөнийн ээлж гэх юм уу? Шүн яг ингээд шүдээ хүлхэд хүн сайн сүү ороогүй тэгээд болцсон уурчиж байгаа. Тэгэхээр манай хоёр зэрэг уйлаад хэрвээ ингээд зэрэг яг хоёулаа зэрэг өсгөөд ингээд зэрэг уйлахаар бас жоохон нөгөө сандардаг юм байна. Эсвэл 3 хайрцаг 3 давхар хайрцагнаас ингээд салгаад гаргахаар ийм юм байна. Энийг болохоор би мэддгүй байсан. Тэгээд манай найз хадад зөвлөөд тэгээ интернетээс хайж энийг захиалж авч байгаамаа. Тэгээд энэ болохоор усаа ичэн. Тэгээд хажууд нь нунтаг хүүхдийнхаа хижээл ингээд сүүг хийчин. Тэгээд ихэр хүүхдтэй угчдаг. Энд бол яг л маш хэрэгтэй, маш тохиромжтой цаг зав. Одоо юу гэдгийг нөгөө хүүхдээ
угчаад сүүн хитрхи халуун, хитрхи хүүтэн ч гэдэм үү. Яг ингээ грамма тааруулахгүй бол хүүхдийн гиз ингэж өвддөг тийм баасны үнэр эвгүүрхдэг ч гэдэм үү. Яг тэр чинь яг мэдэрсэн. Юу гэхлээр бид нар ч ингээ нойрондоо ингээд хүүхдийн яг 60 грамм дэм жижигхэн ингээ халбгаар 2 удаа хийх байгаа байхгүй юу. Тэнгүүч бид нар ингээ нойрондоо яг ингээ 60 бүр хийхгүй зэн жоохон 70 болгочдөг. Тэнгүүдээ за 10 грамм чинь ингээд жоохон пүлвэрээсээ жоохон илүү хийчихье. Сүүнээсээ жоохон илүү хийчихье гэдэг. Ингээд сүүнээсээ нэг жоохон ингэж өөрсдийнхөө таамгаар ингээд илүү хийсэн чинь тэр чинь нэраа нэлэх хүүхдийн чинь ингээд гитсэн тэгж илүү дутуу ус нь ихтэх, сүүн ихтэх ч гэдэм үү. Ус нь багдах. Энэ дээр ингээд нэраа хүүхдийн гиз тохируулж ингэж боловсруулж чадахгүй. Дийлэхгүй тийм учраас хүүхдийн гиз өвддөг юм байна. Баасны эвгүй үнэртэй болдго юм байна. Яг баасны эвгүүрхэд тэгээд ингээд уншаад жоохон харсан чинь яг тэгэж өгч болдго юм байлаа. 60 бол 60 халбгаараа яг тэгшин ингэж халбгаар тэр граммын халбаг чинь яг өөрөө цаанаасаа ингээд зориултын хэмжээстэй байгаа. Яг тэрэндээ ингэж тааруулж хийхгүй бол одоо юу гэдэг нойрондоо бид нэр жоохон сүүгийн хитүүлдэг ч юм уу, жоохон усын хитүүлдэг ч юм уу тийм алдаа гаргаж болцсохгүй мэлээ. Тэгээ ямар ч гэсэн хүүхдийнхаа гидсийг хальт өвтгөж авсан. Тэгээ одоо гайгүй. Тэгээд ийм юу аваад одоо ингээд өрөөндөө тавьчихна. Тэгээд шүн манай хоёр чинь за 9-д хоолоо идлээ. За ер нь нэг 3-4 цагийн зайтай 2 эхлээд бол нэг 2 цагийн зайтай иддэг байсан. Одоо нэг жоохон унталт нь арай ихсээд жоохон уртсаад нэг 3-4 цагийн зайтай үрцэн сэрж цүгээ удаг. Тэр болгон дээр одоо юу гэдэг хүний туслалцаа авахгүйгээр би энэ кнопо дараал ухаандаа цүгээ бэлэн халуун бүлийн таарцсан, грамм таарцсан ингээд бэлэн сүүндээс шууд гарах нэ. Энэ гоё юм байна. Авсан. Өнөөдөр эмнэлгийн цагтай. Одоо хувцас өмснө. Хувцас өмсөд бэлдээд ер нь явах гэж байна. Одоо хэд болж байна? Нэгээс эмнэлгийн цагтай нэртгэн бэлдэхгүй бол хоцрох магадлалтай. Яг цагийн талаар сүүгийн бэлдэн. За минийхөө баач. Баг болцсон юм минийхөө. Хүү бол гайгүй. Ер нь бол нэг гидсэн хямраад авахгүй. Охин жоохон гидсэн хямраадаг. Жоохон баасан үнэр гоод байдаг. За минийхөө энийг өмснө. За яа. Ээж нь өмсөх гэсээр идэл. Нэг ч өмсөөгүй. Өмсөх гэсээр идэл энэ хоёр хөвгт чи бараг цагаар өсөд байгаа юм шүү. Айгүй урдан том болж байна. Эцэн ер нь урдан багдах шинжтэй шүү минийхөө. За. Опа. Ээж охин чи баасан бицтэй болно. Баасан бицтэй ээж охин чи. Ангаал. За минийхөө. Өнөөдөр эмчтэй үзүүлнэ. За яа. Ээж хүүхдэд өнөөдөр эмчтэй үзүүлнэ. Сар гарan болцсон. Сар хэд хоногтой юм бэ? Сар нэг 10 гарan хоногтой юм уу та? 10 гарan хоногтой. Удахгүй 2 сар хүрнэ. Тийм ээ. Сар болохоос өмнө гэртээ дөнгөж гарч ирсэн байхад нэг совилогч ирж гэрт ирж үтсэн. Сая манай хүү гинтхэн доллар хараад ердөө нөгөө нэг төрснөөсөө хойш ингээд хүүхэд ер нь доллар харах ч гэдэм үү хараан тогтоогүй тохиолдол бол зөндөө идэг штэ. Тэгээ манай энэ хоёр болохоор гарч ирээл айгүй сайн хараал хараан тогтцсон.
тийм доллар малэр харах тийм юрдөө байдаг байсан байхгүй. Тэгээ бид Анука бид дөрөв ингээ хоолоо суужсэн чи манай хүн гинтхэн айгүй доллар хараад сая айгаа сандраад яагаад доллар хараад болоо гэд. Тэгээд тэгсэн чинь би гэлс 0 ороод ирсэн чи Анука харин ороод сайтаас уншсан юм шүү дээ. Тэгсэн чи доллар харах бол 3 сар хүртэлх хүүхдэд бол зүгээрээ асуудалгүй. 3-аас дээш самтай хүүхдэд доллар хараад байх юм бол мэрэгжлийн нүдний эмчид хандаарай гинэ. Тэгээд 6-аас дээш сартай хүүхэд хаяа доллар харж ивэл бас мэрэгжлийн эмчид хандах ёстой гэнэ. Яагаад гэхээр доллар харахаар хүүхэд нөгөө хараа юмыг хоёр хараад хараа нууд хаюултай байдаг гинэ. Тэрийг засдаг янзлдаг бүр болохгүй бол хагалгаа хийдэг гэж байна шүү. Тэгээд хэрвээ хүүхэд нь 3 сар дотроо доллар хардаг бол асуудалгүй. 3-аас дээш сартай хүүхэд доллар харах юм бол асуудал байх нь шүү. Манайх мэдээд авчвал би л хүүхдийн баг одоо юу гэдэг төрөө дудаагүй хүүхэд доллар харах бол байдаг гэж би чи сая тоохгүй байсан. Анука энэ айгуу санаа зовоод яагаад доллар хараад байна яач вэ гэх. Тэгээд гэл уншаад харин тийм бэлгийн байна ээж гээд хэлж байна. За миний хүүхдэд хуцаа амсчих. Анука анаа тийм юмаа бэлтээд бараг л дуслаа. Чувствуется. Опа. Мини Маус, Микки Маус, эмнэлэг рүү явлаа. Мини Маус, Микки Маус, эмнэлэг рүү явлаа. Маркус ахаа гэртээ үлдэн тий? Тий. Гэртээ чи ганцаараа байж чадах уу? Тэггүй. Одоо тэгээ байхаас өөр яах вэ? Сургуультай яваагүй юм чи гэртээ үлдэн шүү дээ. За яа. Минь. Занд соосгоо бас зүчнэ. Оп. Тама. Тэнч нүсэй гомлоо. Тэжин цамсууд. Яа. Алимны мод. Энэ манай алимны мод. Аюу гой цэцгэлж энэ алим гой гарна гэсэн үг үү? Эднэр чирээ, тэр чирээ үүднийх. За бид дөрөв эмнэлэг рүүгээ явах гэж байна. Тэгэхэд болоод гараар өнгөрч байна. Новоо харин нөө яарахгүй эрт бэлдээд эрт гарах ч айн гоё юм шаана. Тэгэхгүй л яарал юм мартаал те. Одоо гэхдээ мартсан юм байна. Одоо мартсан байхгүй юу? Мартсан баг. Дэвтрээ авсан. За манай хоёр амброш читрэ авсан юм уу? авсан. Машин дэлгүүр. Оо, машин дэлгүүр. Та Би явах юм уу? би кофе уугаа байж яа л та. Чи тэндээс дэлгүүр авах юм уу? Тэгвэл Маркус хинтч тайлахгүй шүү дээ. Яг машин дэлгүүр марцсан шүү дээ. Нака яг энэ дээр нь үрээгүй яана. одоо машин дэлгүүр. Кофегаа уугаад амброшнод эмнэлэг дээр ирсэн. Хөөе, миний ах хаана ирсэн бэ? Гой юмтай хаана? За. Яхины бэрчэдэ. Аач мөтөстэй чи. Аач
мутач хөп. 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 Өнөөдөр эмчийн цагтаа бид тэр үлэг дээр ирсэн байна. Тэгсэн чинь энэ охин аашлаа байна. Энэ охиныг хоолыг нүгдэг юм лөө? Хоолыг нүгчүүд орхоо яах вэ? Тэгээд чи хэдийн ил болсон гэж бодож байна? Чи ямар гэхэд за. Анка хэдийн ил болсон гэж бодож байна чи? би мөнхүүлэг 4,500. Тийм үү? Тайд гэж. Би 4,500-аас дээшээ. Анхлаг. Хитэл өмнө 3,100 л. 3,200 болсон байлоо юу лээ? Тийм хаа. Тэгэхээр 4 лээ. Би анхлаг 4,500. Ямар ч мөнхүүлэгээс 300 200 грамм бага болсон байх гэж бодож байна. Эднийх нөгөө юутай коронатай болохоор ингээд ямар ч хүн амьтаа алга. Яг л нөгөө цагтаа хүмүүсийг ингэж оруулаад эл олон хүн амьтаа өртөө байхгүй. Хойлоо юу яа та? Сүүгийн нөгөөд усны яг таарсан байгаа юу ижүүрээ? Жохон халуун дуу байгаа юу? За тэгвэл жохон хийч цаг нараа олоогүй ч. Тэгж бодож байна. Энэ охин чи ингээд гар дээр байж байгаа байхгүй. Тийм ээ миний охин. Тэгээ хоёлаа хин таасандаа яах яа? Энэ миний өчнө сайхан. Сайхан гэсэн чи яах гэж байна? Хүй. Яах гэж байна миний хөө? Хоёлаа нэрээ. Энэ хамар нь ингээд дуграад идгийг асууя те ано. Хамар нь дуграад идэг. Анхлагийн баасан өмхий байдаг гэдгийг асууя. Яг л адилхан сүү, яг л адилхан ингэж ууж байгаа, угжиж байгаа, яг адилхан хэмжээгээр ингэж идэж ууж байгаа мөртлөө охины бас жоохон өмхий, охин айгуу тийм нэг хямрамтгай гэх юм уу? Тийм эмзэг жоохон хямардаг гэсэн. Хүү бол битсэн зүгээр. Тэгээд нөгөө нэг сүүгээ уухтаа ч юм уу илүү их ингэж хамрын дуурдаг. Яг нөгөө хамрын битүү байгаа юм шиг тийж дуурдаг. Тэг хамрын үцхээр ямар ч нус байхгүй. Тэгээд хамрын битүүрчээд байна гэж санаа зовмор. Тэгээд нөгөө юу яадаг? Хухирдаг тий. Яг том хүн шиг, том хүн унтж байгаа юм шиг. Хөөстө. Ээж аав нь хухирдэн дээ. Ананас гэдэг. Ануканын бас хохирч тийм аа хаяа. Гэхдээ хохирдог утмын хохирдог залуу юм байна. За миний хөө. Ата сүүгийн өглөө штэ миний хөө. За. Гарч байгаа төвчлээ. Анка ингээд сандарчдгийг түнрээ ойлгоо. Нэгдүгээр ээж, хоёрдугаар ээж. Мамаа гэж. Ингээл. Хоёрдугаар ээж. Шорт мортонд орчихжээ.